гоё юм байд юм уу? Залуучууд нь гоё шүү дээ. Тий. Манай Монгол залуучууд бүгдээрээ гоё. Одоо би энэ угаас их олон жил амьдралаа тий. Тэгээ нэг одоо тийм хэрэг сэтгэлсэн гоё юм ерөөсөө би нэг олж харахгүй байна л да. Мэдхгүй байна. 170 амир гоё. Тэгээ өвлөө мэдээж тав мэдж байгаа шүү дээ амир утаатаад. Хамгийн гоё нь хүүхдийн парк. За хүүхдүүдэд тоглох цэцэрлэг төрөлөө парк л гоё доо. Тэгээ автаа адилхан байна дөө. Тэгээ бас илүү гоё юмнуудтай гоё барилгуудтай байдаг надад гоё идэг. Юу нэхлээс ч одоо хэдийн үндэсний цэцэрлэг төрөлмүүд л байна. Хүүхдийн парк. Шинэ толгойн санаанд орж ирэх юм байхгүй. Үндэсний цэцэрлэг төрөл нь тэгээ төв парк зин. Тэгээ цэнгэлдэг хөрөл бас гоё гэж боддог. Цэцэрлэг төрөлнг яриа л гэж байна. Энэ л гоё. Иймэрхүү байгууламжууд их байл гоё санагдчих. Яг тэр гэж мэдэхгүй байна. Улсын нийслэл гоё юм да. Алийн нэг чигт ямар ч ийсэн хуучин дурсгалаараа Сүхбаатарын талбай л хамгийн гоё гэж бодсон. Хөгжиж байгаа хөгжил нь бол байшин барилгууд нэмэгдчихлээ. Гэхдээ одоо тэгээд хүн амынхын тоо нэгтэрсэн юу нь болохоор гоё гэж хэлээд байхгүй болсон шүү. Тэгээд бүх юм гоё да. Би энэ дээрээ баг сар гарал 7 жилийн дараа ирж байгаа хэрэг. Тэгээ сар гарам л болж байна. Хамгийн гоё зүйл нэг л төв талбай хамгийн том юм уу да. Тэр нь л гоё санагдсан. Табатар одоо болж дэгвэл энэ сайхан цэвэр цэмцгэрхэн байх хэрэгтэй. Төгжрлийн борооны усаар зайлуулж болчихгоо.